Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчиг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 75 дугаар хэсэг. Кобаяси өдрийн турш сэтгэлийн дэнсэлгээд өдийнхэн хоолыг зоогсонгүй. Харин хоосон хотоодон дээрэн цагаан арх хэдэн хундаг ууснаар үл залгсан болжээ. Тэгээд өдөөс хойш 15 цаг өнгөрөөд Баян цагааны зүүн жигүүр болох Хайлиаст халах голын бичир хавьд байрлсан 71-р хороо руу ярьлаа. Гэтэл хорооны дарга хурандаа манай энд байдал улам хүнд болж байна. Оросын танкын 2 батальон, Монголын цэргийн 1 морд хороо, Оросын явган цэргийн хороо, мото хоёртынхан дотлооноон эхэлсэн. Гэхэд Кобаяси юу ч хэлж чадлагүй хэсэг эрэхтэн Монгол улаан Оросын гол хүч Баян цагаанд бүрэн иржээ гэж өөртөө сануулan шивнэж байлаа. 72 дугаар хорооны дарга дэд хурандаа генералтайгаа яриад хэдэн сумгийн дарга нарт утсаар даалгавар дамжуулжээ. Тэр даалгаврыг Хито Мицудо хоёрч авлаа. Үнэн дээр Хитогийн салаанаас Ердөн тасаг зэрэг үлджээ. Харин Мицудагийн ховоо бүрэн шүү байлаа. Хито өөрийнхөө тасаг зэргийг цуглуулад Оросын танкын томоохон хүч бидний давшилтыг саатуулж байна. Тиймээс тэр танкыг Баян цагааны нуруунд сэг болгох ёстой. Тиймээс бид салаанаасан эзэн хааны нэр төр агуу Ямато үндэстний алдар гавьяаг өндөрт мандуулсан тасгуудын хан адил Тайсантай нарыг салаанаасаа төрүүлэх ёстой. Оросын танк Монголын хуягтыг мин, гранат, шатах бицсаар шингэнээр устгана. Хүн бүхэнд эдгэр зэвсгээс нэг өгнө. Хэрвээ тэрүүгээрэн 3 танк устгаад амьд үлдвэл Монгол манжуурын нутгаас үржил сайтай 50 газрыг эзэмшил болгон шагнана. Бас эзэн хааны 8 зэргийн одонгоор шагнана гэж санаандан орсныг ярив. Хито ингэж ярих нь өөрт нь ашигтай ажээ. Учир нь салаагүй улсан баг дарга өөртөө сэппуку үйлдэх ёстой. Эсвэл цаазлуулах ёстой байлаа. Тиймээс Хито салаа зэргийн алдсан явдлыг Тайсантай баатарлаг гавьяагаар далдлан цагаатгаж чадвал харин өөрөө амьд үлдэх төдийгүй шагнуулж болох талтай билээ. Та нар ямар нэг тохиолдолд танк устгаж чадахгүй бол Байлдааны талбай дээр сэппуку үлдэж нүглээ намжлах болно. Ганц минтай үлдвэл төрийг нь тэрч танкнд орох ёстой. Гэд тасаг зэрэгтэн мин, гранат, шилдэ шатах шингэн өгөөд танк руу давшуулаад өөрөө араас нь дурандлаа. Баян цагааны хөрс танкын гинжинд онгилогдон Эхбөө бөмбөгний суманд цоо өрөмдүүлсэн гүн хонхор сархинг шиг цоохортон элсэн гүдгэр хотгорууд сэмж шиг болжээ. Эхбөө бөмбөгний галд хуухлагдсан газрын хөрснөөс гал дүрлсэн зуны аагам халуун дээр галын халуун намигдээд улайдам хагаар хамаг биеийг төөнөж шатаж байгаа хүний үхтэл танкын сэгнээс бензин тосны үнэр хангалж амьсгалах тоолонд цээжнийн эхүүн үнэр амтагдан дотор эвгүүрхэн. Ядаж тал талд Эхбөөний сумны дэлбэрэлт хөнгөнөж газар дороос доргон жижирхийлэх нь нэмэгдээд хүн бүхний чих төжирч толгойн заадсараа салах гэж байгаа юм шиг ангас хийх бүр Эхбөөний сумд энтэн дэлбэрэх бий гэхээс айдас хурна. Хито новчин хан түшин Эржива танкны зүг мөлхөж байгаа тасаг зэргүүдийн араас дурундаж байхдаа явган зэрэггүй танкнуудыг хараад мэл гайхжээ. Японы их буучид Оросын танктай анман үзэлсэж буй энэ хүндвийг Тайсанчууд нэг талаас нь хөнгөлж байлаа. Оросын танкын их буу хуягтын пулеметын сум тэргүүн шугамд байгаа Японы цэргийг нуучаас өндөлгөх янзгүй. Их бууны сумнууд тэргүүн шугам дээр төдийгүй дараагийн шугам дээр тусна. Танкны их бууны сум Хитогийн байгаа нуучийн хойно урд тусах бүр тэрээр нуучийн Ерол руу нугдан суун. 3 бэр хэртэй өргөн эгнээгээр орж ирсэн олон танкын түрүүнд соёлон гарсан 7 танк
72 дугаар хорооны их буугийн 2 батарейг чиглэн хурдан нэмэх ажээ. Хамгийн түрүүнд хурдалж яваа танкны эх цөмнөөс мөлхөж нэг нөхөнд хорогдсон цэрэг өмнөөсөн ирж яваа танк руу босон гранатан шидсэн боловч давуулчихлаа. Тэгэд мин тэврээд хажуу талаас нь танк руу дайрч дор нь орлоо. Танкны гинж гидсэн хүлүүлсэн юм шиг хөвөрлөө. Тэр танкны зүүн гар талд хурдалж явсан танкны хажуугаас бас нэг цэрэг гарч ирээд өөрийнхөө хажуугаар өнгөрсөн танкын араас шатах шингэнтэй лонхон шидэхэд бөөн гал дөрүлдсөн өдгөн хар утаас авсуулсан танк хурдалсаар байхад өнөө цэрэг араас нь гүйж гар бөмбөг шидэх гэтэл тэнмэл суманд өртөн унтал цэнэгэлсэн гранат дэлбэрлээ. Шатан дөрүлдсөн улаан галтай танк тэр чигээрийн хурдан намын хурдалсаар хамгийн ойр байгаа эх бууны нэг батарей руу дайрахад эх буучид буугаан сумалж амжилгүй зугтаж танкын гинжинд яйчулсан эх бууны сэгнээс зайдуу зогссон шатаж байгаа танкнаас пулемет ачигнаж зугтаж байгаа эх буучтыг устгалаа. Тэгээд хэдэн мөч өнгөртөл шатаж байгаа танкны хуйт замхгийн нээлт онгойж танкчид гарч ирэхэд тэдний ар нуруунаас гал дүрлж байгаа харагдав. Орсууд шатаж байгаа танкнаасаа буунгуудаа газар өнхөрч галаан унтраагаад их бууны суманд сэндэлэгдсэн нэгэн хонхорт ороод бараан харагдахгүй болов. Хитогийн зүүн гар талаас орж ирсэн танкны түрүүнд хурдалж байгаа нэг танкны өмнөх нүхнээс нэг цэрэг өндийж бөөгнүүлж бэрсэн гранатан шидээд өөрөн шархадлаа. Гэтэл түүний араас гарч ирсэн танк руу их бууны батрийнхан хараа тааруулан буудтал танкны хуйгт цамхаг суг өсөрч газар унаад хоцорход хуйгт цамхаггүй танк хурдаа нэмсээр хориглолтын тэргүүн шугамд байсан нэгэн салаа руу цөмөрөхөд зэргүүд нуувчаас огил үсрэн гарч зүхтаад танкны пулеметийн суманд хяргуулв. Харин хуйггүй болсон танк өргөн ухсан нөхрөө толгоогоорон гударч танкнаас гарч ирсэн орсууд Япон зэргүүтээ буудалцж байгаад амир гэдлээ. Хито энэ бүхнийг дуран гараан ажиглаж байгаад өнөө гинжэн цуулж зогссон танк руу дурандав. Танкны баруун дугуйны хавьд нэг юм хөдлөх шиг болоход Хито дурангаан тогтоод сайн харвал танкны доод талын нээвчээр 2 хүн орж байгаа харагдлаа. Бон сүрхий гайхлуу да. Энэ хэн зур танкныхаа гинжихийгээ дамждаггүй шүү. Яахаараа юм сүхэтэй байдаг золгинууд бай гэж бодтол өнөөх танк тэр дорон хөдөлж эх цөмнө байсан нэг батарей руу их буугараа буудтал түүний сум их бүүчтийн сумны хайрцагнууд дээр тусаж нэг батарей тэр чигээрэн нүдрэмхэн зуур агаард хийслээ. Эх буучид тэр танкыг устгалаа гэж бодоод анхаарлаа хөндөрүүлсэн нь гай болжээ. Орсын тэр танк зогсонгуудаа эх буугараа буудаагүй нь Японы эх буучтыг ингэж итгүүлэх мэх болсон болоо. Хито энэ бүхнийг ажиглан гайхахтаа Орсууд ингэж байлдвал бид маргааш нөгөөдөр гэхэд эндэн авслагдах юм байна. Гэхдээ бид чинь агуу их Ямато үндэсний яруу алдрын төлөө амин өргөж эзэн хааны дэглэмийг Азад тогтоохын тулд биеэн зориулж байгаа алдар гавьяаны эзэж шүү дээ. Гэтэл энэ Орсууд хэний төлөө хайрын амин алдаж байгаагаа ухаардаггүй тэнэг улсаа. Очиж монголчуудын төлөө амин бүснүүлж явдаг сонин хэрэг юм аа. Бурхны зарилгаар бол монголчууд газрын хөрснөөс арчигдах ёстой нүгэлтэй өчүүхэн амьтад. Гэтэл хувь заяагүй ийм улсуудын төлөө Орсууд амин гарсдаж явдаг мөн үүлийн үртэй тавилна. Тэгтэн Тэнгэрээс заяатай Азийг төдийгүй бүх дэлхийн хүмүүсийг захирах хувь тавилантай биднийг устгаад энэ өчүүхэн доо заяатай монголчуудыг амьд үлдээхийг боддог хачи юм шүү гэж бодохдоо улс үндэсний эрхчлөө тусгаар тогтнолыг нүднийхэн цөцгөнөөс илүү эрхэмлдэг зөвлөлтийн ард түмний чин хариун сэтгэлийг самууран ёсгорим үзэн санааг мах цусандан шингээсэн Хито ойлгон ухаарахгүйгэн хизээж мэдэхгүй. Самууран буурангуй ёсор туунд хордоод сэтгэл санаагаан манамтуулсан энэ хүнд хэн нэг хүн учрын явдлыг тайлбарлалаа гэж үзэхэд жихэндэн алт хийснийг анзаарлагүй толгой сэгсэрч унгасан ээлжигний үлгэр лүгэ адил болно бидсэн. Хито чингэж бодсоор
Өмнөөсөн ханаран ирж ява танктай амир өрсөлд нь тулдж байгаа Такерогийн эх буужид руу дурндлаа. Баян цагааны нуруунд гарч ирсэн Японыхан танкны довтлогооноос хамгаалж 2 давхар хамгаалт хийсэн бөгөөд хамгаалтын шугамд 150 эх буу байрлуулж эх буучдад найдвар тавьж байлаа. Гэтэл эхний шугамыг сэтэлсэн танкууд 2 дахь шугамн дээр байгаа Такерогийн батарейрууд шиглээд галзуу амьтад шиг тулдж гарав. Өдийн халуунаар толгой дээрээс төөнөж эмх замбраагүй шидсэн шатах үдэстэй лонгоны галанд өртсөн баян цагааны онгилогдсон хөрс түлэгдэн шатаж элс буцалгам халуун нөмөрч хамар хоолой хорсгосон харуутаа халах голын хөндийг даган суунаглах нь баян цагааны нуруунаас тод харагдана. Такеро хятадд болж байгаа баатарлаг гавьяаг Токиогийн сонноос уншаад эр зориг нь бадарч билээ. Тэгээд дайнд явбал алдар гавья байгуулж нэр сүрэн мандуулахын зэрэгцээ. Айл ашигтай нутгаас эзэмшил газар авч өөрийн гисэн газартай болно гэж бодсон. Гэтэл манжуурт ирээд хэдэн сар болохдоо би хожимджээ. Алдар гавья байгуулах түүхэн үйл явдал дуусчихсан энэ газар би яах гэж ирлээ гэж бодоод гутрангуй явсан. Гэтэл халахгүй түүний сэтгэлийг баясгажээ. Тэрээр энэ дээрээд алдар гавья байгуулвал Монголын газар нутгаас хамгийн сайн үржил шимтэй газар авч эзэмшлэн болгоно гэж бодоод Токио дахь эцгийнхээ жижиг үйлдвэрийг түшиглэн Азад алдарсан тоосго ваарны үйлдвэр байгуулж Монголын олзлогдсон хүмүүсийн хөлс хүчээр баяжна гэж тооцоолсон болоо. Тэгээд баян цагааны тулдаанд оролцох болсондоо баярлаж байсан. Тэгээд Японы тэргүүн хороо баян цагааны нуруунд сэмхэн гарч байрлсныг мэдээд Такеро сэтгэлдээ одоо миний ирээдүйн хувь зяаны заммар нэгдлээ гэж бодож байлаа. Гэтэл өглөөний 10 цагаас хойш Орос Монголын танк фуйгтууд хамгаалтын тэргүүн шугамыг уулгалан дайрч сэтэлээд 2 дахь шугам руу ороход энэ махан полонууд яаж байлдаж байна? Ингэж байлдвал эзэн хааны нэр төр Ямато үндэстний агуу алдрыг баллан шүү. Би ихний шугамд байсан болоос тэгсэн бол Оросын танкуудыг алд газарч алах болохгүй байсан юм да гэж бодсон билээ. Явган цэрэггүй давшилтанд орсон Оросын танкууд өөрийнхөө их буу пулеметын галыг чадамгаа хослуулан байлдахад эзэн хааны армийн их буучдын тэргүүн шугамыг газрын хөрснөөс арчаад хайчихлаа. Өдрийн 16 цаг гэхэд баян цагаанд байсан Японы их буучид суурилд орж танкнд бяцд хариулсан их бууны сэг ярдоож энэ тэндгүй самурайн үгтэл нэлмийн үгсэн цэрэг их бууны тамтгаас харуутаа сунуглахыг хараад алмаарч байсан Такеро бид ингээд энэ илсэн ууланд болуулах хэрэггүй хэмээн өөрөөсөн асуудал өөдөөс нь 3 танк гарч ирлээ. Гэтэл хажууд нь байсан нэг дэслэгч сум гэж хашгирав. Танкууд хитрхи ойртсон болохоор танкны их бууны онгойсон амыг харсан цэргүүд талбал тишгэн зүхтаалаа. Та нар чинь яаж байна? Галлаач! Зогс буудлаа шүү гэж Такеро хашгиртал өнөө танк бүр ойртоод ирэв. Такеро их буу руугаан эргэхдээ хараал зүхэл болсоор их бууны гал зохиогчийн сурнаас таттал их бууг сумлаагүй орхисон байлаа. Такеро үгэлсээр хайрцагтай сум руугаа угсгийтэл өөрийнх нь их буун дээр танкны их бууны сум туслаа. Такерогийн чих хөнгнээд тарих нь гавлаасаа салаад унчих шиг болж нүд нь харанхуйлж байгааг гадарлаад ухаан алдлаа. Та бүхэн Мэнд жаргалын Батмагна Facebook пэйжуудсаар холбогдсон зохиол сонсох хаалттай группт нэгдэж илүү олон зохиол сонсоорой. Байж ядам халуун нүүрнээс нь цэргэж байгааг Такеро гадарлаад нэг хэсэгт нь газар хэвтээд биеийн чагналаа. Эргэн тойронд ямар ч анир чимээгүй болжээ. Байлдаан зогссон нэлтэй. Такеро олзлогдоогүй бодвол өөрийнх нь цэрэг ялаад
тэрээр ардалд үлдсэн болол доо. Такеро алгуурхан өндийгөөд эргэн тойрноо харвал хүүр сэгэн дунд ганцаараа үлджээ. Тэгээд хар дуглаг цутгчихсан юм шиг хүндрэн янгинэж байгаа толгоогоо арай ядан дааж босоод ажвал тэнгэрийн хаяана хөшөглөн тогтсон шороотоос харуута манарсаар байгаа агаад энэ тэндгүй газрын хөрс тэнгэрүүд олгойд нь нөмөрч байгааг хараад байлдан зогсоогүй мэдлээ. Гэтэл их бууны сумны дэлбэрэлтийн сүрд дуу чимээ Такерод үл сонсогдно. Тэрээр босоод их буу руугаан эргэхдээ нэгэн зөөлөн юмн дээр гიშгснээ мэдээд доошоо хартал Батрынхан нэг баг дарга амаан ангайгаад шүдэн ярзайлхан өгсөн байлаа. Такеро тасгийн хаан нэг даргын хүүрэн дээр гიშгснээ мэдээд айлаа. Давхин цочоод ай хати мана минь гэж хашгиртал түүний дуу чихэнд нь сонсогдсонгүй. Тэрээр харсаар нэг хатуу юм тулангуутаан айж цочиж огол харайлаа. Тэгээд эргэн хартал танкны их бууны суманд өртсөн өөрийнхний их буу байлаа. Такеро их бууны хан дэргэд ирээд түүний хуйг хамгаалтанд гараан хүргэсэн чинь улайдсан төмөр гарыг нь хайрав. Тэрээр түлэгдсэн хуруунуудаа амандан хийж аргацаагаад их бууны хан хуйг төмөрлөө харвал нэг хэсгэрэн зав цохиулан сэтэрсэн төдийгүй тэр сэтэрхий дээр сумны халуун элчинд хайлаад царсаж тогтсон бөнжгөр хайл шиг харвал нүдний зовхонд торжидан тогтсон нулимсны тусал шиг санагдав. Төмөр бас уйлдаг юм байна шүү гэж гэлсэн Такеро их буунаас холдтол бас нэг зэргийнхэн толгой дээр гიშгчгээд бүр сандарч эн чин баг дэслэгч масуур шивдэ ямар амар юм бэ? Энэ дайм байлдан чинь ямар амар хайрхан бэ? Ай хати мана минь гэж үгэлтэл нүдний нулимс бүрхээд ирлээ. Такеро өөрийн ирэхгүй уйлахтан хараал тавьтал тэрэн чихэнд нь сонсогдсонгүй. Харин цээжний хөндөй сэтгэлд нь түүний хэлсэн үг дуулдаг шиг болсонд миний чих минь би чихгүй болжээ. Хати мана минь намайг юунд ирэхтэнгүй болгоов. Би бурханд гим хийгээгүй шүү дээ гэж хашгирсаар газар сөхрөн халуун нар дайны гал дулайдсан элс самардан нөөрлүгэн цацсан орж суухтаан галзуурснаа яахан мэдэх вүлээ. Оройн нар жаргах гэж байхад Гига долтнуураас дуудагдж ирээд Комацубарагийн өмнө номхон зогсож байлаа. Гига-сан манай цэргүүд баян цагаанд гараад улаантай гайхамшигтай тэмцэж байна. Тэдэнд тусламж үзүүлэхийн тулд Ясукогийн хэсгийг өргөшин давшуулах хэрэгтэй. Тиймээс танаа харцгнууд Ясукогийн замаар байгаа Монгол Орос цэргүүдийг цэвэрлэж өгөх нь чухал гэлээ. Гига Комацубарагийн тушаалыг аваад ихээхэн зүйл амлав. Гига-сан би маргааш баян цагаанд очиж байлдааны явцдаа биеэрээ танилцах болно. Намайг тэнд байгааг танаа энсгчд мэдж байх ёстой. Яг энд байх болно гэд газрын зураг зааж байрлалан хэллээ. Тэгээд яриагаа үргэлжлүүлэн нөгөө талаар танаахан 6 дугаар сарын 22-ноос хойш 90 онгоц алдсан байна. Хайрын удирдлага ялангуяа Гака Уэда-сан өчигдөр надтай утсаар ярихдаа үүнийг сануулга болгож байна шүү. Тиймээс агаарын ялагдлын талаар ямар нэгэн бодож цагаатгах алхам хийх ёстой. Ингэхээр 7 дугаар сарын 4-ний өглөө ямар нэгэн амжилт гаргахгүй бол энэ хэрэг юугаар төгснө гэж бодож байна да. Танаахны алдааг цагаатгах нэг арга бол Камиказе Токотайн хэсгийг зохион байгуулах хэрэгтэй. Нэг нисгэгч Оросын нэг онгоцыг заавал сонирхох ёстой. Болохгүй бол өөрийнхөө онгоцоор мөргөж устгах хэрэгтэй. Энэ бол Бусидогийн тангарагаас үүсэн гарсан зүйл гэдгийг мартаж болохгүй. Явган цэргийн хороонд Тайсон танк хэсэг зохион байгуулж Оросын танк Монголын хоёрт дуудыг баян цагаанд байршуулсан байна. Тэгэхээр танаа харцгууд тэр замаар замнах ёстой. Тэгж чадвал та нар нүглэн арилгаж чадна. Гэхэд Гига Гака бид Камиказагийн хэсэг байгуулад танд илтгэнэ. Урд гаргасан алдаа дахин давтагдахгүй гэж амлаад өрөөнөөс гарахад генерал Симотог дуудуулав.
Симото 2 дивизийн тагнуулан хэсгийг толгоосноос хойш хиймэртэй байлаа. Тэрээр Байлдааны талбай дахь хороо батальонуудын тагнуулынхантай баянгийн холбоотой ажиллаж, Орос Монголын цэргийн байрлал хүн хүчний талаар маш сайн мэдэж байсан нь Комоцубарагийн сэтгэлд таалагджээ. Гэсэн ч Симото Комоцубарагийн чихийг халууцахгүй тулд болсон бүхнийг түнд айлддаггүй болоо. Симотогийн ажлыг командлагч ийхүү мэдээгүй харгаагаар тэрнийг ажил хэрэгч гэж ойлгож байлаа. Симотог орж ирэхэд Комоцубара Байлдааны зураг ширтэн зураг дээр Байлдааны хүчийг шилжүүлэн давшилтын чиглэлийг сонгож байлаа. Тайса надтай хамт Баян цагаан руу явна. Нөгөө талаар армийн штабаас ирсэн аян авалсууг авч явна. Та хоёр чинь хизээний танил байхаа. Гэхэд Симото толгой догсноос цаашгүй. Комоцубара Симотогийн бүрсгэр царай сэрэрэн эв хавгүй бүгтийсэн гооргор бий. Урд урдасан илүү бүгтийж тэргүүн гудайлгсныг ажигласангүй. Баян цагааны нуруунд байгаа 4 хороо Оросын танкнд талгалуулсан төдийгүй их буучт нь баргаран сүрснийг Симото 2 цагийн өмнө мэдсэн. Гэсэн ч түүний талаар Комоцубара дэлтгэж зөргөлсөнгүй. Тэгээд толгоогоо унжуулсаар даргийнхаа рүүнөөс гарахад ширээн дээрх зураг ширтэд зогсоод бодлогоширсан Комоцубара Симотогийн урамгүй явааг ажиглалгүй гаргажээ. Гига жанжин сүмээс холгүй байдаг Иринга нуурын хавь дахь хээрийн буудлын дээр ирээд хурандаа Коворотой уулзлаа. Маргааш танаа бомбогдогч дайрагч онгоцууд талын манхан Такасай өндөрлөг Фуй Такасагийн чиглэлд байгаа улаамтны хүчийг тагна мэдээд Баян цагааны нуруу орж Орос Монголын цэргийн дээрээс бомб хаяж устгана. Энгүүл манай 7 хороо Баян цагаан том ялд байгуулах юм. Гээд газрын зураг зааж өөргө өглөө. Гига явахын өмнө Коворогийн ажиллагаанд дахин удирдамж өгөөд Баян цагаанаас буцахтаа халах голын нөгөө эрэгт байгаа Монгол Оросын үлдэгдэл хүчийг бомбогдож устгана. Армийн удирдлагаас баахан хүмүүс хайлаард ирсэн байна. Тэдний дотроос хэвлэл мэдээллийн хэсгийг ахалж яваа Тогова та нартаа ниснэ. Тиймээс Байлдааны ажиллагааг идэвхжүүлэхийн тулд өөрсдийнхөө нисгэгчдийн дотор камиказегийн хэсэг байгуулах хэрэгтэй. Гээд Комоцубарагаас бийшилж өгсөн үүргийн талаар ярьж өглөө. Тэгээд Гига маргааш онгоцуудыг агаарт хөөргөх цагийн талаар Коворотой ярьж төгрөөд Долтон урлуу гарлаа. Гигаг явсны дараа Коворо өөрийнхөө хэсгийнхэнтэй уулзаж Байлдааны ажиллагаа түүний бэлтгэлийн тухай ярилцаад дээрээс өгсөн чиглэлийн дагуу камиказе Токо тайчуудыг эмхлэн зохион байгуулах талаар зааварлав. Коворо нисгэгчдийн дунд үхэл тархич хэсгийг байгуулахдаа өөртөө оногдсон онцгой эрхийн дагуу жанжин сүмдэр авчирсан өвөр Монголын олзлогдсон хүүхэн төдийгүй Манжуур хятадаас авчирсан хүүхнүүдийн сорыг ялгалж үхэл рүү морилогч нисгэгчдийн бие сэтгэлийн хэрэгцээнд зориулв. Үхлээр гавьяа байгуулах тавилантай нисгэгчид тэр хүүхнүүдийг зодож нүдэх, уур өмгөөн тайлахын тулд буудах, хутгалах зэргээр тамлаж болохын зэрэгцээ сэтгэлийнхэн шунлыг тайлахад хэрэглэх ажээ. Шингэж онцгой эрх эдэлсэн нисгэгчид шүнжэнгөө наригаад өглөө түргэн жигсаалын дохиогоор босготоон согтуу шахан байлаа. Дэм нисгэгчдийг онгоцны механикууд суулгаж бэхэлгээг нь янзалж өгчээ. Өглөөний 6 цагт жанжин сүмээс ниссэн 30 гаруй онгоцны түрүүнд ямар ч эмх замбраагүй нисэж яваа 15 онгоц Монголын хөлийг давхад түүний араас бусад онгоцууд эгнээгээрээ ниснэ. Тогова шүн дунд өнгөрөөж хайлаараа сэрээд Коворотой уулзангууд түүний онгоцон сууж нисэхээр тохиролцоод амарчээ. Тэгээд өглөө Коворогийн жолоодсон СП-97 маягийн онгоцон суулаа. Нов ногоон өнгөөр эмжигдсэн халах гол тэртэй дор туузран цэнкэрдэх агаад өмнөд этгээдээр нь үргэлжилсэн элсэн толгод цэлгэр хөндийн өглөөний наранд шаргалтан их бууны сум бөмбөгөнд сийчүүлсэн хонхор нөхнүүд онгоон харлаад дотроос нь утаас авсан сархинэг шиг цоохортон бараандахын зэрэгцээ Баян цагааны нуруу халах голын дагуух газарт их бууны сум дэлбэрч газраас цацагдсан шороо хөрсөн хэсэг агаарт дэлмийн сааралтаад алгуурхан замхран буухыг ажваас
Сэтгэлд зэвүүн хүйтэн ажээ. Тогова онгоцны бүхээгээр газар руу ширтгэхэд баян цагааны орой хавтгаарин хотхор гүдгэр ганг жалгаар нь хүний хүүр жагсаалаас гарсан танк хоёрт их бууны тамтаг мордын сэг зай завсаргүй хөглөрч их бууны сум бөмбөгөнд цоо өрөмдүүлсэн газрын том нөхөн цооногон амсрууд газар хөдлөлтөс тогтсон юм шиг онгойж харлах нь сэтгэлд нэг янзын аимшиг төрүүлэн магаад энэ их хүүрийг гэж бодсон хэн хүнд зүрх шимшрүүлэн болоо. Тогова анхааралтай байгаарай гэж гэлсэн Хурандагийн дуу чихвчин сонсогдоход доошоо харж явсан Тогова сэтгэл хэртхийсэн аимшиг төрсөн тэрхэн үед юу болоо юм бол гэж гайхсаар урагшаан харвал Оросын онгоцнууд тэнгэрийг бүрхсэн юм шиг их зурдаас нь эрж явааг хараад сэтгэлд нь яана халах голын шумуул шиг яасан олон юм бэ гэж бодтол дотор нь хэрэггүй л эдэнтэй хамт нислээ ингээд өгчихвэл яана гэж бодно. Хурандаа Оросын онгоцыг ажиглан явснаа тэднээс 500 метрийн зайтай эгц дээшэн хөөрж үүл рүү ортол Тоговагийн дотор гэдэс тэр чигээрэн амааран гарчих шиг болов. Хурандааг ингэж маневрлахад Японы 2 сөнөөгч онгоц Хурандагийн онгоцыг хамгаалan эгц дээшэн даган хөөрлөө. Анхаар миний тушаалыг 16 18 22 34 сонсож бай. Та хоёр руу 2 онгоц чиглэлээ. Анхаар гэж Хурандаа гэлэхэд Тогова энэ тооны учрыг төвөггүй мэдлээ. Энэ нь камиказегийн бүлэгт орсон нисгчдийн нэрийн эхний үеүүдийг тоогоор орлуулсан хэрэг байлаа. Энэ тухай Хурандаа урьж шин камиказегийн бүлэг зохион байгуулсан тухай Тоговад хэлэхдээ тайлбарлаж билээ. Тогова энэ үгийг сонсоод камиказегийн бүлэг рүү харах гэтэл Хурандагийн онгоц үүлний цаад руу орлоо. 75 дугаар хэсэг төгсөв.